би тийм байсан гэж ярих биш. Би багада ийм хүүхдээсэн. Аав нээж наах нэгч нь одоо ийм хүүхдээс чи тэгэхээр ингэж болохгүй гэдэг өөрийнхөө одоо тэр нийгмийн үзэл хандлагыг тулгах биш тийм ээ. Миний хүүхэд юу өмсөхөөрөө айгүй юм. Эвтэйхэн байгаад энэ ямар спортоор хичээллэхээр нүдэнд нь ингээд гал цог дүрлзээд байна гэдгийг олж хараасай. Тэгвэл хүүхд өсвөр насн дээр очисон ч бай, бага насн дээрээ ч бай. Хүүхдтэйгээ ойлголцоход айгүй амархан хялбар. Хүүхдтэй ингээ ярилцгаал хүүхдтэйгээ ингээ зовхгүй зовоол те. Нэг үечтэйгээ ярьчихл да гуйж штэ гэх ёрно. Зүгээр ганцхан цаг л тоглож. Зүгээр л тоглоомынхон сонголтыг өөрөөр нь сонгуулаад тоглоол ажиглаж. Тэгэл болоо. Өнөөдрийн энэ подкастыг үргэлжлүүлэн үзэхээс өмнө би таныг манай багийн гишүүн болохыг урьж байна. Юу хийх вэ гэхээр манай YouTube сувгт subscribe дараарай. Ингэснээр та бидний бэлтгэж байгаа мэдээллүүдийг авахын хажуугаар таны амьдралын хэм маягт шаардлагатай өөрчлөлтүүдийг бид нар өгөх тэр хэмжээний мэдээллийг өгөх болно. Тэгээд комент бичгээ бити мартаарай. Учир нь манай багийнхан бид бүгдийг нь уншиж үзээд санаа сэтгэлийг чинь авдаг гэсэн үг. Тэгэхээр өөрт авсан мэдээлэлээ өөртөө үлдэхгүйгээр бусдтайгаа бас шеэр хийгээрэй. За ингээ үргэлжлүүлээд ярьцлага үзье. Сайн уу манайхаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За бид өнөөдөр нэг сэдв барьж аваад та бүхэндээ нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэж байгаа. Бидний амьдралыг жаргалтай болгодог хүмүүс гэж байдаг. Би энэ өгүүлбэрийг өмнө нь хэлж исэн, би дахиад хэлэн цааш хэлэх болно. Тэдний нэг бол яхаа аргагүй биднээс төрж өссөн хүүхдүүд байдаг. Тэгэхээр хүүхдүүдийн тухай бид нар хэр сайн мэдэх вэ? Мэдээж хамгийн сайн мэддэг юм шиг хэрнээ тухайн хүүхдийн сэтгэл зүйн одоо орчинд өөрчлөлт болж байгаа гэдгийг бид нар төдийлөн сайн мэддэггүй. Тэгэхээр нөгөө ил гаргадаг хүмүүс байна, ил гаргадаггүй хүмүүс байна. Дээрээс нь энэ сэтгэл зүйн шинжилгээ ухааны талаар мэдээлэлтэй хүмүүс байна, мэдлэгтэй хүмүүс байна. Гэхдээ мэдэхгүй, мэдээлэлгүй хүмүүс гэж байдаг. Тэгэхээр бид нар бидний амьдралыг аз жаргалтай болгодог салшгүй нэг хэсэг бас энэ хүүхдүүдийн тухай маш сайн мэддэж яах хийхийгээ одоо мэддэг байх юм бол бидний хойч ирээдүй тухтай сайхан орчинд өснө. Тэгээ угаасаа бидний амьдралын чанар бие биенээсээ харилцаа амралтай учраас хүүхдүүдийн тухай бид нар сурах нь аав ээжүүд, ах эгч нар, томчууд бидний үүрэг байгаа. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ бага насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог тухай тэнд хэрвээ гэмтэл үүсэх юм бол бид нар яах вэ? Ер нь гэмтэл гэж юу вэ? Хүүхдийн сэтгэл зүйн гэмтэл гэдэг нэр томьёоны тухай хэдүүлээ мэрэгжлийн өмнө сонсоод энэ ярьцлагыг төгсөх болно. Тэгээд та бүхэн анхааралтай энэ ярьцлагыг үзэн сонсороо. Дээрээс нь энд болсон мэдэж авсан мэдээллийн тухай хүмүүстэй цаашаа дэлгэрэнгүй ярилцаарай хоорондоо гэсэн үг. Тэгэхээр энэ сэдвээр бид нэр ярилцахаар Кристина Ноблийн хүүхдийн сангийн сэтгэл зүйн хөтөлбөрийн менежер, мөн сэтгэл судлаач Номин Эрдэнэийг урьсан байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За хоёлаа бага насны хүүхд гэхэлэр хоёлаа за өсвөр насаар таслаад 11-с доош насны хүүхдүүдийн тухай ярилцъя гэж би бодсон. Тэгэхээр хоёлаа сэтгэл зүйн гэмтэл хүүхдүүдийн дунд нийтлэг байгаа сэтгэл зүйн гэмтэл ер нь та бүхний одоо ажиллаж байх хугацаанд юу байна гэдгийг хоёлаа эхлээд нэг таниад мэдчихье. Олон л бах л та. Тийм. Тэгэхээр бид нар эхлээд нөгөө сэтгэл зүйн гэмтэл гэдгийг ярихаас өмнө яг энэ сэтгэл зүйн гэмтэл яаж бий болдог вэ? Хүүхдүүд яаж гэмтдэг вэ гэдгийг бас мэдж авал зүгээр. Яг зөв. Тий. Тэгэхээр нөгөө манай байгуулагч тэр одоо хувь хүн мэрэгчлэтний хувьд ч тэр яг сэтгэл зүйн гэмтэл гэдэг үгийг айгүй болгоомжтой ашиглахыг хичээдэг. Яагаад гэхэлэр одоо яг нөгөө юм одоо яг ингээ ажиглаж байхад хүмүүс маш их хэрэглээд байна энэ үгийг гэмтэл, сэтгэл зүйн гэмтэл гэдэг. Магадгүй ойлголтгүй хүн бол одоо өөрийгөө гэмтэл авцсан ч юм уу те ингээ буруугаар ойлгох жишээний учраас энэ өөрөө ийм өргөн утга агуулгатай үгийг мэрэгчлэлтэнч бай, ер нь хувь хүн ч хэрэглэхтэй айгүй болгоомжтой хандаасаа гэж одоо мэрэгчлийнхаа зүгээс би хүсдэг юм ер нь. Тийм. Тэгэхээр одоо маш ойлгомжтойгоор яг гэмтэл гэж ер нь яг юу юм гэдгийг өөрт чинь бас тайлбарлаж өгье. Тийм. За сэтгэл зүйн гэмтэл гэдэг бол ерөөсөө хүний амьдралд нөгөө тохиолдох зовлон зүдгүүр нэг удаагийн эсвэл удаан хугацаанд үргэлжилж байгаа тэр таагүй үйл явдалд одоо хариу үйлдэл өгж байгаа тэр сэтгэл хөдлөлийн хариу үйлдэлийг л хилээд байгаа байхгүй юу. За
тухайлбал одоо энэ гэмтэл нь хүний одоо амьдралын чанартай түрүүн өөрөө хэлжсэн. За тэгээд тархины хөгжил, за сэтгцийн энэ хэвийн үйл ажиллагаанд саад учруулахыг хэлээд байгаа юм. Тэгэхээр нэг удаагийн эсвэл удаан хугацаанд үргэлжлэх гээд нэг юм ярьчлаа шүү дээ би. Тий. Тэгэхээр энэ хоёр нь бас юу гэсэн утгатай вэ гэхээр нэг хоёр байдлаар нэг хүн гэмтэх нэ дээ. Одоо ингээд ярих юм бол тий. Тэгэхээр нэг удаагийн гэдэг нь нэг юм хүчтэй гинтийн цочроолоос үүдэлтэй гэмтэл. Жишээлбэл гинтийн ославаарт орох тийм ээ. Хайртай хэнийг хүнээ алдах ч юм уу тий. Эсвэл одоо юу гэдгийг гинт юмнаас айж цочих тийм ээ. Харахыг хүсээгүй зүйлээ харах ч юм уу. За нөгөөх нь болохоор урт удаан хугацаанд үргэлжлэнэ гэдэг. Энэ нь хөгжлийн гэмтэл болж үлдээд байгаа. Одоо бага наснда авсан энэ хөгжлийн гэмтэл нь насанд хүрсэн хойно нөлөөлнө. За жишээлбэл энэ нь юунаас болж үүсдэг гэхээр бүхэл төрлийн хүчирхийллээс хөгжлийн гэмтэл үүсээд байгаа юм. Тийм. Одоо жишээлбэл үл хайхрах тийм ээ. Биеийн бэлгийн за юу гэдгийг маш удаан хугацааны дээрлэлт ч юм уу. Энэ нь өөрөө одоо хүүхдийн тархины хөгжлийг сааруулдаг гэсэн үг байхгүй юу? Тэгээд тэр амьдралын чанарт нь сөргөөр нөлөөлдөг гэсэн үг тийм. Хоёлаа. Үл хайхрах дээр нэг тайлбар хэлэх үү? Ааха. Яа тэгэхээр бид нэр өдөр тутмын амьдралдаа би чамайг үл хайхарч ин гэж ярьдгүү. Ярьдгүү учраас ойлгохдохгүй. Тэгэхээр нөгөө магадгүй энэ үг хамгийн түгээмэл одоо энэ үл хайхрал хамгийн түгээмэл байдаг гимтээдэг зүйлсийн нэг байж магадгүй. Тий. Яг мэдээж хэрэг төгс төгөлдөр эцэг гэж байхгүй шүү. Гэхдээ хамгийн сайнараа л бид нэр хичээдэг. Одоо байгаагаасаа тийм ээ. Гэхдээ одоо нийгэм бол ажиллахыг бид нэр шаардаад байна шүү дээ. Гэтэл бид нэр өөрийн эрэхгүйгээр нөгөө үл хайхрал буюу хүүхдэд тоохгүй орхих тохиолдлууд зөндөө байдаг. Энэ нь хүүхдэд хөгжлийн гэмтэл болох эрсдэлтэй байдгийн байна гэдгийг хүн ойлгоод авчвал хичнээн одоо завгүй байсан ч гэсэн тийм ээ. Хичнээн ажил ихтэй амьдралынхаа төлөө явж исэн ч гэлээ ядчил нэг амралтынхаа өдрөөр хүүхдтэй чанартай цаг гаргацдаг тийм ээ. Хүүхдээ сонсчдаг, гэр бүлээрээ хамтдаа нэг хийдэг зүйлтэй байвал энэ нь нөгөө нэг хөгжлийн гэмтэл болж үлдэхгүй байхгүй юу? Тий. Тэгэхээр нөгөө магадгүй та өндөр боловсралтай ч бай те. Магадгүй одоо сайн мэдлэгтэйч бай, хүүхдтэйгээ харилцах аргаа олохгүй бол бас айгүй хэцүү гэсэн. Тэгэхээр эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа бас хүүхдүүдийн хувьд тийм амьдралд хүүхдээ хүмүүжүүлж байгаа хүмүүсийн хувьд бас энэ өөрөөр яригдана. Тийм. Хүүхд арх уугаад одоо жишээлбэл эцэг их хоёр нь арх уулаа тийм ээ. За хүүхдийнхаа дэргэд зодоонуудын хийлээ, хүүхдээ орхиод явлаа, хоол ундаггүй. Маргааш өглөө нэрлээ, тэр гэр галгүй. Энэ ямар хүчрэл болох вэ? Үл хайхрал болно тийм ээ. Тэгээ сэтгэл санааных давхар болно тийм. Тэгээ энэ нь хүүхдэд одоо бага насндаа одоо хөгжлийн гэмтэл болж үүсээд байгаа юм. Гэхдээ зарим эцэг эхчүүдийн хувьд одоо айгүйх юм судлаад маш олон хил дээр хүмүүс одоо мэдээлэлүүд авдаг болчиход байна шүү дээ. Тэгэнгүүт одоо жишээл өөрийнхөө энэ хүрээллийг ингээл хүмүүсийг бас харж яхаар яана би нэрээ хүүхдээ ингэж шүү дээ. Энэ нь одоо ингээ гэмтэл болцсон юм биш байгаа даа гэж боддог. Тэрийг бас өрөөсгөл ойлгож болохгүй байна шүү дээ. Юм болгон бас гэмтэл болж үлдэхгүй. За магадгүй одоо гинтийн юм цочролт бий болоод тийм ээ хүүхэд нь гинтийн цочролт орсон байж болно. Тэр үед нь болохоор хайртай хин нэгэн хүн нь одоо магадгүй би хүүхдийнхаа дэргэдтэй ээж нь ингээд байгаа шүү чиний дэргэд миний хүү тайван байж болно гэдэг ийм байдлаар хүүхдтэй ийм хайр халамжийг аюулгүй орчныг би үүсгэж чадвал миний хүүхэдтэй миний хүү одоо гэмтэл болж үлдэхгүй гэсэн үг байхгүй юу? Гэмтэл нь удаан үргэлжлэхгүй гэсэн үг. Тэгэхээр энийг аюу ялгаж салах хэрэгтэй гэсэн үг. Ерөөсөө нэг юм цочрол аваад хүүхэд гэмтэл авчдаг юм байна гэж бас өрөөсгөл ойлгож болохгүй. Гэхдээ тухайн хүүхдийнхээ онцлогоос шалтгаална. Тэрэн дээр яг хайртай хин нэгэн хүн дэрэгдэн байсан уу байгаагүй юу тийм ээ? Энийг үргэлжлүүлсэн үү үргэлжлүүлээгүй юу гэдэг дээр л одоо асуулт нь үлдэнэ гэсэн үг байхгүй юу? Сайн нэг хөгжлийн гэдэг үгийг тайллаа шүү дээ. Тэгэхээр энэ нэг юм удаан хугацаанд үргэлжилдэг үйл явц гэж ойлгох гол энэ тий. Хөгжлийн буюу одоо танин мэдхүйн хөгжил тийм ээ. Бие бэлтрийн хөгжил. За одоо тархины үйл ажиллагааны тэр хэвийн байдлыг сааруулж байгаа гэсэн үг байхгүй юу? Тий. За саяны таны тодорхойлтууд дундаас манайханд одоо түгээмэл байдаг нь ямар асуудлууд байна? За
мэдээж одоо нөгөө нийгэм маань юм одоо юу гэдгийг те хөгжлийнхөө нэг үе дээр явж байгаа тий хөгжлийн нэг үе дээрээ тэгэхээр харилцан адилгүй одоо тэнд тийм асуудал байна энд ийм асуудал байна гэж ярихад бас айгүй хэцүү. Тий мэдээж одоо ингээд дийлхийг харахад одоо эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа гэр бүл рүү ороод харахад бол тэнд бас байна. Байхгүй ч гэр бүл байна. Тэнд те амьдралын төлөө хогийн цэг дээр гараад хүүхдүүдэд хоолгүй хонуулчихгүй тулд архит ар суухгүй тэр хогийг цуглуулад тушаагаад оройн тэр авсан 3,000 7,000 төгрөгөндөө тааруулаад хоол ундаа авчираад сайхан гэр бүлээрээ өөрсдийнхөө хэмжээнд хоолоо хийгээд идчихдэг нэг хэсэг хүн байна. Үгүй олсон мөнгөө хүүхдэд зарцуулахгүй те хүүхдүүдэд цохиж зоддог үл хайхардаг ээжийг нүдэн дээр нь цохиж зоддог ч юм уу те урт удаан хугацаанд өвлийн хүүтэнд ингээд түлээ нүүрсгүй орхиод явдаг нэг хэсэг хүмүүс байна. За магадгүй айгуу гой өндөр боловсралтай хэрнээ тийм ээ одоо би чамд мөнгөний карт өглөө те чамайг би хооллож ундалж байна үнэтэй сургуульд сургаж байна тийм ээ за юу гэдгийг одоо үнэтэй брендинг юм хувцсуудаар хувцалж байна энэ нь би хүүхдэд өгж байгаа хайр гэж зарим хүмүүс боддог. Гэтэл энэ нөгөө талаараа хүүхдэд үл хайхрал болж үлдээд энэ нь явандаа хүүхд маань 25 настай бие хүн болж төлөвшөхөд сөргөөр нөлөөлөд байна. Тий. Тэгэхээр үе шат болгон дээрээ л өөр өөр илрэх одоо асуудлууд нь тий. Юун дээр хүүхдийн бага насны хугацаанд нь бие улсын сэтгэл зүйн гэмтэл нь хариу үйлдэлээ хүүхд байх хугацаанд хийдэг юм уу? Эсвэл өсөж бойцсных нь араас амьдрал дээр бие хүн болоод амьдрал дээр гараад ирэхлээр эдгээр гэмтлүүд нь одоо хариу үйлдэлээ өгдөг юм уу? Тэгэхээр олон эрдэмтэд энийг нөгөө судлаад байгаа шүү дээ. За ингээд одоо AC гэдэг байгаа шүү дээ. Adverse Childhood Effect гэдэг. Энийг болохоор маш олон эрдэмтэд судалсан юм байна. Одоо яг энэ бага наснд туулж өнгөрүүлсэн амьдрал хожмын одоо энэ амьдралд нь одоо хэрхэн нөлөөлж байна гэж судалсан нэг аюу тийм сонирхолтой судалгаанууд байдгийн. За тэгэнгүүт тэр олон эрдэмтдээс хамгийн анх судалсан хүн болохоор Кейзер гэдэг нэг эрдэмтэн 1995 оноос 97 оны хооронд 2 жилийн хугацаанд нэг юм эмнэлэг дээр судалгаа явуулж л тээ. За ямар судалгаа явуулсан бэ гэхлээр маш ойрхон ийм эмнэлэгт үзүүлээд байсан хүмүүсийг нэг юм судалгаанд хамруулсан юм байна. Одоо 10 асуултаа AC-ийн энэ асуултанд. Тэгээ энэ 10 асуулттай энэ асуулгыг одоо ингээд хүмүүсээс 17,000 гаруй хүмүүсээс авсан гэж байгаа. За энэ хүмүүсээс ингээд ярьцлагын явцад асуугаад үзэхээр дор аяж 4 асуултанд тийм ээ гэж хариулсан хүмүүсийг сэтгэл зүйн гэмтэлгүй одоо тий хүнтэй ингээд харьцуулаад үзэхээр архинд донтол сэтгэл гутрах, амиа хорлох, тий мансууруулах бодисын хэрэглээний төвшин одоо юу гэдэг тэрэнд донтох эрсдэл, тэрэнд автах эрсдэл 4-өөс 12 дахин их байна гэсэн юм судалгааг гаргасан байт юм л ийм сонирхолтой судалгааг. Тэгэхээр энийг бас дэлгэрүүлж уншвал бүр илүү гоё сонирхолтой судалгаанууд бас байдаг. Тэгэхээр энэ нь бол нөгөө нэг бид нар 0-аас 6 нас тий одоо 0-аас магадгүй 10 11 нас одоо яг энэ бага наснд хүүхэд ямар амьдралыг ямар одоо гэмтлийг хүүхэд аавна ирээдүйд насанд хүрсэн хойно нь буюу одоо энэ 25 настай бие хүн болж төлөвшөхөд ажлын байран дээр гарахад гэр бүл зохиоход тийм ээ одоо нөлөөлж идэг. За яаж нөлөөлж ийн үү гэхээр магадгүй нэг газар ороод хамт олон донд харьяалагдах гэхээр нэг л болж өгөхгүй өөрийгөө тусгаарлаа тийм ээ. За магадгүй ямар нэгэн ийм хүнд өвчин тусах ч юм уу тий. Тэгэхээр яг энэ одоо энэ Кейзер гэдэг эрдэмтэн юу гэж харсан бэ гэхээр яг энэ одоо сэтгэл зүйн гэмтэл бага наснд авсан хүмүүс насанд хүрсэн хойно маш их юм өвчлөмтгий, илэгний өвчтөй, одоо мигрентэй тийм ээ. За юмд ингээд донтох одоо амиа хорлох эрсдэлтэй төрөл бүрийн одоо энэ системийн өвчнүүд байдаг штэ. Энийг хүртэл ийм энэнд өртөх магадлал бас айгүй өндөр байдгийм байна гэдгийг ингээд илрүүлчихсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар өөрсдөө хүүхдүүдээ мэдээж хэрэг нэг насанд хүрсэн хойно маш юм бие даасан өөртөө итгэлтэй өөрийгөө аваад явчих чадвартай хүн болох гээд байгаа шүү дээ эцэг эхчүүд. Тэхийн тулд бид нар яах ёстой вэ гэхээр
бага наснд нь л анхаарах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Хей, подкастын таалагдж байна уу? Үргэлжлүүлээд бүр илүү ихийг сонсохыг хүсэж байгаа бол биднийг дэмжээрэй. Бид хандивын данстай болсон байна. Тайлбар хэсэгт нь оруулсан байгаа. Эсвэл энийг хардаа. Баярлаа. Нэг юм онол гэх юм уу? Одоо хүмүүсийн дотор байдаг, зарим нэг хүмүүст байгаа бодол гэж хэлж л да. Амьдрал угаасаа тийм амархан зүйл биш үү байхгүй юу? Угаасаа зовн жаргана. Гэхдээ нийт болдог үйл явдлын дийлэнх нь бол тийм эерэг бус зүйлс. Тэ? Одоо бидний бүтээц дэлхий дээр байгаа энэ бүтээсэн засаг захиргааны одоо юу гэдэг нэг юм хэлбэр нь зэрлэг капитализм төлхөө шүү дээ. Та хамгаалцсан тий. Зарим нэг газар нь социализм байна. Тэгэнгუთ угаасаа хүн амьдрал дээр зовоод байгаа учраас багасаа энэ нэг юм төвчээр эсвэл тисэх чадварт суралцахын тулд хүн зовлон дундуур явах хэрэгтэй байгаа байхгүй тий. Тэгээд саяхан бас нэг Японы түүхийн тухай нэг доктортой би ярилцсан. За тэр үед ч гэсэн Японы одоо ардын үгэн дотор нь байгаа байхгүй тий. Хүүхдийг аялалд явуул гэдэг зүгээр магчлаад орчуулах юм бол бага насн дээр нь амьдрал үзүүлэлгсэн санаа байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн шиг ер нь энэ сэтгэл зүйн гэмтэл гэдэг зүйлийг бид нэр хүүхдээ сэтгэл зүйн хувьд гэмтээчихгүй тулд хамгаалах нь заримдаа амьдрал дээр гараад ирэхэд нэг нялцаасан гар бий болох гэж байгаа юм шиг юм болох гээд байгаа байхгүй. Тэгэхээр энэний одоо зүв зүйтэй хэм хэмжээг хэрхэн одоо тохируулах юм бэ гэдэг нэг зүйл шүү дээ. Бид нэр одоо 11-ээс доош насны хүүхдүүдийн тухайд ярьж байгаа байхгүй тий. За мэдээж амьдралд хүчирхийлэл бол буруу байх тий. Байх гэж хэлэх нь өөрөө буруу. Хүчирхийлэл ямар ч хэм хэмжээгээр байсан буруу. Гэхдээ энэ яг гэмтэл биш хоёрыг ялгахад айгу бэрх болчиход байна л да. Тэгээд яг саяны миний хэлж байгаа онол гэх юм уу энтэй ингээд бодоод үзэхлээр яасан зүйтэй юм бэ гэдэг л асуулт байна. Яг одоо эцэг эхтэйгээ амьдардаг хүүхдүүдийн хувьд бол өөрөөр яригдах нь байна тийм ээ. Асрамж халамжийн төв эсвэл магадгүй хүн ч өөрөөсөн тийм ээ. Одоо яг энэ төвүүдэд амьдарч байгаа хүүхдүүдийн хувьд бас өөрлөлтөө. Гэхдээ тэсвэр төвчээр бие даасан байдал тийм ээ. За шийдвэр гаргаж чаддаг. За ингээд өөрийнхөө хэлж ярих гэж байгаа зүйлээ бусдад зөвөр ойлгуулад хэлцдэг байвал ер нь болох гээд байна те бидний хувьд хүүхдүүд маань хүн болгон тэгдэг штэ. Нийгэм шийдж сурцсан байв. Нийгэм шийдж сурцсан. Энэ нь нөгөө гэмтэл гэдгээс юугаараа ялгаатай вэ? Гэмтлийг үүсэхгүй тул нялцгар болго гэж байгаа юм биш байхгүй юу? Энийг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр мэдээж хэрэг одоо гэмтэл гэж ярихаар бас дахиад нэг юм ярих гээд байна. За. Одоо тархины хөгжил энийг шиг одоо энэ процессын талаар бас ярина. Эдгээр чинь хоорондоо холбоотой байхгүй юу? За. Тэгэхээр нөгөө нэг ээнэгшин дасах үйл явц гэдэг байгаа шүү дээ. Бид нэр эхээс төрдөг тийм ээ. Эхээс төрөөд эхийнхээ хөхийг амладаг. За тэгвэл эхийнхээ хөхийг сүүгээрээ хооллож бид нэр хүүхдээ ингээд хүлчээд бор хоолнд оруулдаг да. Хүүхэд найдвартай ээнэгшил энд явагдаад байна. Хайр инэрлийг авцаа аюулгүй. За тэг 2-3 нас хүрэхээр хүүхэд уйлдаг юм авах гал орилдог тийм ээ. Би ингэн гэл өөрийнхөөрөө шийдэх гээд идэг. За тэгвэл энэ дээр аав нь ч юм уу очдөг уу? Очно. Ээж нь нэмээ нөгөө нь хэн нэг нь ойрхон байгаа хүн нь өө яасан бэ чамд ямар тусламж хэрэгтэй. За тэгвэл тэр хүүхэд найдвартай ээнэгшил явагдаад байна. Намааг уйлахад агаа ирдэг тийм ээ. Намааг уйлахад аав яасан бэ гэж хүрээд ирдэг. Намайг би засах гэхээр надад туслаад миний хөтөвчин дээр намайг суулгадаг. Ингээ би даалгаад тий найдвартай ээнэгсэн. Би аюулгүй байдлаа мэдэрсэн. Энэ хүүхэд бол хүчтэй ямар нэгэн цочрол авахад дахиад аав нь гарч ирэх. Гарч ирж магадгүй. Уйлаад орилоод юмнаас айцсан байвал хүүхдэд тэрвэрэд инкрилэд бүйлэд унтуулах уу бид нар. Яг тэгнэд. Энэ бол хүүхдэд гэмтэл болохгүй байх нь шүү дээ. Юу болоод ийн вэ гэхлээрэ тэр нөгөө ээнэг шиг тэр нас байгаад байна. 0-5 нас. Одоо найдвартай ээнэгшил буюу хин нэгнээс аюулгүй байдлыг мэдрэх тэр үе нь хангагдаагүй. Тэрийг нь бий болгож эцэг гэх нь өгөөгүй. Улмаас одоо энэ гэмтэл үүсээд нь штэ. Одоо энэ хүчирхийлэл. Тэгэхээр бид нар хүүхдтэйгээ хэрхэн яаж зөв харилцахаас та хүүхдээ төвчээртэй. Та хүүхдээ бие даасан. Та хүүхдээ бусдад зөв харилцдаг тийм ээ. Тим хүн болгоно.
Тэрнээс биш одоо төвчээртэй байна гэдэл нялцгар болохгүй тулд хүүхдээ ингээл бүх юм дээр нь зэмлээл үгүйсгээл тийм ээ. Бүх юм дээр нь ингээл хаалт үсгээд байна гэсэн үг бол биш. Нөгөөтэйгүр бас хүүхдээ сэтгэл зүйн гэмтэл авчих үедээ гэж имиж бүх юмд инкрилэл хайрыг өгөөд ийн гэдэг нь бас нөгөө талаараа бас буруу болчих нь шүү дээ. Нялцгай хүүхэд болчих гээд тий. Тэгэхээр ямарваа нэгэн юмны тун гэдэг нэг юм байгаа ш, тэнцвэр баланс байгаа. Та үнэхээр хүүхэд чинь тантай бүрэн бүтэн өсөөд за тэгээд та хүүхэдтэй чанартай цагийг гаргадаг, та хүүхдэд сонсдог тийм эерэг зөв харилцааг бий болгож чаддаг эцэг их бол та тэрнээс айх хэрэггүй байхгүй. Яг үүндээ. Магадгүй танаас биш маяг сургуулийн орчноос хүүхэд нэг гэмтэл авлаа гэж бодъё л да. Гэтэл та хүүхдэд сонсдог бол хүүхд чинь нэрээ танд ярина үсттэй. Тийм ээ? За өдөр болгон завгүй байсан ч гэсэн за миний хүүхдэд юу тохиолдог өнөөдөр? Сайхан зүйл нь юу байв? Саар зүйл нь юу байв? Баяртай зүйл нь юу байсан? Ангийн найзуудтайгаа юу хийж өнгөрөө ойлгосон зүйл нь юу байв гэл энгийн гой нэг юм нээлттэй асуултуудыг хүүхдээсээ та асуудаг бол хүүхд чинь сургууль дээр ямар нэг юм болоход танаас нуухгүй баг таныг асуугаагүй байхад ирээл хэлнэ. Гэтэл тэрийг нь одоо шүүлтүүргүүгээр шүүмжилтгүүгээр сонсоод за ийм болсон юм уу? Тэгээд чи ямар бодолтой байна? Чи энийг яаж шийдэх гэж байна? Магадгүй яаж шийдсэн чи гэдэг ч юм уу. Тэгээ өөрөөр нь одоо шийдвэрийг гаргуулдаг. Тэрийг шүүлтүүргүүгээр сонсож чинь гэдэг чинь аав намайг сонсож чинь тийм ээ. Аав надад итгэдэг. Би аавдаа ярьж болох юм байна. Тэнгүүд энэ хүүхэд өөртөө итгэлтэй болно шүү. Бусдад өөрийгөө зөв ойлгуулж чаддаг болно. Өөрөө шийдвэр гаргадаг болно. За тэгээд тэр төсвөр хатуужил гэдэг зүйлийг бол эцэг эхчүүд бас яаж суулгадгийг би бас сайн мэдэхгүй байна л да. Гэхдээ ямар ч хүүхдийг бид нэр харилцаагаар бол өөрчлөх тийм ээ. Харилцаагаар тэр хүүхдэд суулгуулж болдог гэдэгт би бол маш итгэлтэй байдаг. Тийм. Та бага ухта загнуулж зандруулж ирсэн үү? Загнуулж ирсэн. Тийм. За таны сэтгэлд үлдсэн байдаг хамгийн хүчтэй үгнүүд ямар үг байдаг? Одоо гэр бүлээсээ аав ээж юм уу? Аав ээж хоёр маань бол аав маань цэргүүн, ээж маань багш хүн байсан. Гэхдээ би нэг удаач хичээлээ хий гэж бол хэлүүлж үзэж байгаагүй, хэлдэггүй байсан. Нэг удаач гар бол хөргүүлж байгаагүй. Тэглээгээд надад одоо буруу зан үйл тийм ээ, буруу дадал хөвшил бол суугаагүй. Гэхдээ дээрээ олон ах эгч нартэй. Тэднэрээр үлгэрэлдэг. Аав ээж маань өөрсдөө биеэр үлгэрэлдэг. Ажлаа таарж ирээд тойроод хоолоо идчихдэг тийм ээ. Бага талхаа хамтдаа хуваагаад идчихдэг. Гэхдээ ямар нэгэн буруу зүйл хийхэд ээж үглэнэ. Маш үглэнэ. Бараг үглснээс нэг цохиод авчаасаа гэж бараг боддог байсан. Яг хүүхэд байхад бол тэгээд дээрээ юм тэрсгэн ихчтэй байсан учраас ихчийг загнахаар би давхар загнуулчаад идэг ингээд. Хойлонгийн хамтд нь ингээд загнуулчдаг. Тэгээд нэг буруутай мэдрэмж аваад идэг гэсэн яг тухайн үедээ. Би яагаад ингээд юм хийгээгүй байхад ээж намайг ингээд загнаад байгаа ингээд. Тэгээд сүүлд ээж маань ингээд хойлонгийн л ингэн зүв гэж бодсон гэл тэгэд яг тэр нь зүв байсан л да. Гэхдээ яг бодоход тэнийг мангарч гэдэггүй байсан. Чи ирээдүйд одоо айгүй ирээдүйн тухай л ярьж зэмлдэг байсан. Ингээл гэр мэр цэвэрлэгдэж гисэнтэй гарницаа ингээд сайн угаа одоо манай том ихч бас айгүй тэгж өгүүлдэг байсан. Наад гарницаа айгүй сайн угаа ингэж угаахгүй чи нөхөртэй гологдсон ч юм уу те. Ийм үгнүүдийг айгүй хий те. Юма дуустал хий. Өглөө нь бол те. Ихэлсэн бол дандаа дуусах. Цагийн имийг цагт нь хий гэж айгүй хэлдэг байсан. Гэхдээ тэр нь бол миний биеийн шийтгэл болж ирж байгаагүй. Гэхдээ тэнчэнээс одоо яг ингээд бодохоор би зөндөө юм сурсан байгаа байхгүй. Гэхдээ миний ээж бол намайг маш сонсдог хүн байсан. Маш сайн сонсдог. Орой ингээд болоход те маргааш ингээд хамтдаа би тэ ээжтэйгээ дандаа хамт байх дуртай. Хоол хийхэд нь ингээд хамт хажууд нь суугаад хараал байждаг. Тийм охин байсан. Ээжтэйгээ юм яриад буугалал энийг тэгвэл ингээ хийчүүл давсан нэгтчихгүй ээж. Энэ гурилыг тэгвэл ингээд зурчвал ингээд хатуу олчихгүй гэл дандаа өөрөө ингэж асуултуудыг асуудаг. Гэхдээ ер нь ингээд хараад ахаар миний хүүхдийн одоо онцлог тийм ээ. Миний хүүхдийн авьяас чадвар, миний хүүхдийн давуу тал. За миний хүүхэд ер нь юу хийхээр ийм ад жаргалтай болдог вэ гэдгийг эцэг эхчүүд бас би олж хараасаа гэж боддог. Би тийм байсан гэж ярих биш. Би багада
ийм хүүхдээсэн. Аав нээж нь ах нэгч нь одоо ийм хүүхдээс чи тэгэхээр ингэж болохгүй гэдэг өөрийнхөө одоо тэр нийгмийн үзэл хандлагыг тулгах биш тийм ээ. Миний хүүхэд юу өмсөхөөрөө айгүй юм. Эвтэйхэн байгаад энэ ямар спортоор хичээллэхээр нүдэнд нь ингээд гал цог дүрлзээд байна гэдгийг олж хараасаа. Тэгвэл хүүхд өсвөр насн дээр очисон ч бай, бага насн дээрээ ч бай хүүхдтэйгээ ойлголцоход айгүй амархан хялбар. Тэгэд нэг юм эрдэмтэн бас хэлсэн байдаг штеп. Манай багш бас айгүй хэлдэг байхгүй. Хүүхдтэй ингээ ярилцгаал хүүхдтэйгээ ингээл зовхгүй зовоол те. Нэг цаг гаруй ингээл зовхгүй л миний ээжтэйгээ ярьчихал да гуйж штеп гэх оронд зүгээр ганцхан цаг л тоглож. Зүгээр л тоглоомынхон сонголтыг өөрөөр нь сонгуулаад тоглоол ажиглаж. Тэгэл болоо. Тинчэнэс бүх юм харагдана. Би саяны асуултыг асуусан шалтгаан нь бол яг одоо ингээд нэг юм үе хоорондын ялгаа гарч ирээд онлууд ороод ирэнгүүт бидний төрсөн өссөн орчин ахуй юмс хоорондоо ялгаатай болоод байна л да. За намайг бол бага байхад бүр эрт наснаас те манай гэр бүл дотор явдаг би нэгээд цагийн зандардаг тийм гэр бүлийн соёл гэж байсан. Одоо манай үеэлүүд бүгдээрээ л ер нь бол хэлнэ. Цус нүжийг нь холиод мөчийг нь хуг зөгчгөө тэ. Тэгээ зүгээр наад мөчийн санжуул арсын хуулаач тэ. Гих мэтчлэн үгнүүд байгаа байхгүй. Одоо ингэ бодглохлоор амар үгнүүд тэ. Арсын хуул гэдэг чи юу вэ тэ? Мөчийг нь хуг цох гэж цус нүжийг нь холь. За тэгээд зодуулна. Гар хүрэх бол айгүй энгийн зүйл, гараар зодуулах бол энгийн зүйл. Ийм залгуурны кабелар зодуулах бүр хамгийн амар нөхгүй. За тэгээд гадаа гарахгүй байна те. Яг одоо манай гадаа хүүхдүүд шагналдж байгааз. Яг өөрийнх нь насны хүүхдүүд гудамжинд шагналдаа тоглож байхад чамайг гарахгүй байна. Яагаад? Хүүхдээ ойлгохгүй шүү дээ те. Тэнгуут гарахгүй. Гих мэтчлийн ингээд ийм асуудлууд одоо эргээд харахад байгаа байхгүй. Тэнгуут намайг зодддог байхдаа би ч гэсэн аав ээжтэй зодулсан муу хүн болсон юм алга. Тэнгуут за. Одоо тэгж л бодсон юм байлгүй те. Гих мэтчлийн юмнууд байгаа байхгүй. Тэгээд манай нэг үеэл надаас эрт хүүхэдтэй болсон. Тэгээд хүүхэдтэй болчоод хүүхэд нь нэг 2 настай, 2 орчим настай, 2-оос дээшээ доош хугацаа байгаа. Тэгээд өдөр унтуулах гад хүүхэд ойлж байгаа байхгүй юу? Унтахгүй гэдээ ойлж байгаа. Тэнгуут өрөөнд нь орон дээр нь менежер дээр нь тавиад ойлуулад үлдээчихэж байгаа байхгүй. Хүүхэд ойлгох сайн, нэгдүгээр дуу шиг сайжирна. Хоёрдугаарт өөрөө унтаад сургаа гэдэг ч байгаа байхгүй тий. Тэнгуут түрүүний таны ярьсан энийх шхүүл явц тэр хүүхдийн хувьд эвдэрж байгаа байхгүй тий. Би ингээд зовж байхад тий. Над тэр хинж ирэхгүй нэгэд. Тэгээ би тухайн процессыг хараад надаа айгүй хүнд санагдаад би нөгөө өөрөө ч их залуу байсан. Үеэл хүүхдтэй болцсон хүүхдийг ингээд ойлуулад удаан хугацаанд байлгаж байгаа надаа бүрээ илэг интермэр санагдаад миний нүднээс нулимс гардаг байхгүй яаж хүүхдийг ингэ зоодог байна гэд. Тэгэнгუთ энэ нь баруунд үүссэн онол байгаа байхгүй. Тэгээ энэ нь бол зөвөө гэд. Тэгэнгуთ одоо ингээд энэ яриа гарангуут гэмтэл гэдэг зүйлийн хүрээнд ярихлаэр сая ингээд сүүлд нь бол одоо би тэр хүүхэд ээж автагаа хэр энэгснэг мэдэхгүй байна. Одоо би ээж автагаа энэгшлийн хөв хэмжээ ямар байгаа вэ гэдгийг би одоо мэдчихэж байгаа шүү дээ насанд хүрсэн. Би аав ээж намайг өсгсөн эмээ өвөдөө юунаас ч илүү их хайртай тий. Тэр миний төлөө хийсэн бүх үйл хэрэгт нь дуртай сэтгэл хангалуун байдаг. Тэгэхээр яг энэ нэг юм намайг гэмтээсэн бол ямар нэгэн байдлаар засцсан ч юм уу. Эсвэл би гэмтээгүй ч юм уу тий. Би мэдгүй байсан даваад гарцсан ч юм уу тий. Саяных гэмтэл байсан уу. Хүүхэд байх нь надад бол хүндэл байсан тэр юмнууд. Одоо ингээ эргээ бодоход. Тэгэхээр энийг одоо бид нар яаж мэдх юм бэ? Энэ орчин хоёр орчин ч өөр болчлоо шүү дээ. Тэгэд энийг дийлэгцэг гараад ирлээ тий. Өнөөдөр би бас нэг хүний гадны эрдэмтний хэлж байгаа. Тэдээс тэд настай хүүхдэд тэдэн минутын дийлэгц болно. Тэдээс дэшээ тэгж болохгүй гэдэг юм хэлж байгаа байхгүй. Дийлэгц болон тэрэн дээр байгаа агуулга үүсэд хэр хугацаа өнгөрснийг та хэлдэ. Шинжлэх ухааны хувьд дийлэнх олон хүмүүс дээрээ судалгаа хийгээд дийлэгцээс үүдэлтэй асуудал ийм байна гэдгийг хэлж чадахгүй хугацаа өнгөрснө үү гэвэл би хувьдаа үгүй гэж хэлнэ.
Энэ бол хувьслынхаа үе дээр явж байгаа учраас одоо хэлэхэд хэцүү. Магадгүй тэр дэлгэц хүүхэд чинь биеийн хүчнээс бусад интеллектуалын буюу оюун ухааны төвшөнд хамаагүй ихийг өгж байж магадгүй те зүвийг үзвэл. Тэгэхээр яг ингээд онлууд ингээд гараад ирэхлээр одоо үеийн биднэрт хийх хамгийн том даалгавар нь юу вэ гэхээр таны ярьж байгаа зүйлсийг бусад гудамжинд байгаа зүйлсийг сонсоод аль нь зөв юм бэ гэдэг үнэлт үнэлтийг хийхэд айгүй хүнд болчиход байгаа юм. Тийм. Тэгэхээр одоо миний асуултыг та ойлгосноо үгүй би маш их хэмжээний юм ярьлаа тий. Тэгээ эндээс би мэдхийг хүсэж байгаа зүйл нь манай Монгол ахуйд явж байгаа нэг онол шинжлэх ухаан дээр явж байгаа онол хоёрын хооронд алд зай байгаа байхгүй. Энийг яах юм бэ л гэдэг асуулт. Тэгэхээр гадны одоо нэг онол үзэл баримтлал болон Монголоос одоо Монголын яг одоо уламжлал байгаа штэ. Түүх соёл дээрээ тулгуурласан ёс заншил. Эднэрийг ингээд харьцуулаад үзүүл яг уу адил төстэй талууд ч бий, зөрүүтэй зүйлүүд ч бас бий. Жишээлбэл одоо монголчууд эртээр үес ингэж ярьдаг байсан штэ. Одоо 0-оос 3 наснд хаан мэт өргөмжлөл, 3-6 наснд хатан мэт тойл. За найз мэт 6-аас 11 наснд одоо найз мэт нөхрөл юу лээ? Одоо зарц мэт одоо харц мэт дагуул 6-аас 12 наснд. За 12-оос дээш наснд найз мэт нөхрөл гээд. Наа чи охин дээр үү? Үгүй ээ. Бүх хүүхдээр нэг жишээлбэл нэг ийм нэг тиймэрхүү юм байдаг шүү дээ. Тийм. За За тэгвэл гадны одоо эрдэмтд бол тэгэл олон жилийн хугацаанд бас туршилт судалгаа хийгээл мэдээж гаргаж ирж байгаа те. Тэнгүүд 0-оос одоо 3 наснд бол хүүхд одоо өөртөө итгэл тийм ээ. Одоо үл итгэх одоо энэ үе ингээ бий болдгоо. Тэгэхээр энд одоо найдвартай нэгшлийг бий болгох хэрэгтэй. Хүүхдийн гол үйл ажиллагаа бол тоглоом тий. За 10 одоо 7 наснаас 11 наснд магадгүй хийсвэрлэх одоо сэтгхийг хөгжиж ийдгаа. За тэгээд энэ үед нь тоглоомыг маш зөв сонгож өгөх ёстой. Магадгүй энэ дээр нь ингээд одоо хөгжлийн гажуудал гарвал хүүхд ингээд машин баригдмал те одоо ийм зүйл болно. За 12-оос дээш наснд илүү их сонсож ярилцах ёстой гэл ингээд төрөл бүрийн ингээ онлууд байна. Одоо бүхий л онлуудад өөр өөрсдийн өнцгөөс тайлбарсан, танин мэдхийн хөгжлийн хувьд тайлбарсан, нийгмийн хөгжлийн хувьд гэл ингээл онлууд нь бол ингээд зөндөө байгаад байна. Гэхдээ ингээ энэ хоёрыг харьцуулахад ингээм харшилтаа зөрчилдөд байгаа юм алга тийм ээ. 0-оос 3 наснд хаан мэд өргөмждөл гэдэг чинь хайрлж, инкрилж, тэврээд тийм ээ. Хасарч тойлоорой гэдэг байгаа. За 12-оос дээш наснд одоо найз мэд нөхрөл гэдэг байгаа нь ингээд сайн сонсоод одоо сонирхож байгаа зүйлийг нь бас сонирхоо. Энэ бол аль дээр үес бас байсан байх нь монголчууд те. Тэгэхээр ижил төстэй талууд байна. Гэхдээ яг заримдаа бол зарим зүйл дээр бол яг ингээд практик дээр ажиллаж хахад ийм зөрчилдөх тохиолдол байна. Онолтойгоо. Тэгээд ер нь одоо энэ мэрэгчлэтнүүд бас магадгүй надтай санал нэгдэж магадгүй. Яг нэг онолыг бариад ажиллах бас хэцүү. Тэгэхээр бид нөгөө олон ургалч үзэл гэдэг байгаа шүү дээ. Олон одоо энэ онлуудын одоо суур тэнцэнээс өөрөө нэг зүйлээ барьж авдаг ч юм уу тийм ээ. Тэгэхээр олон зүйлийг уншиж судалж хагаад нэг онлыг бас нэг айхтар барихгүйгээр би өөрөө яг тэгж ажилтъя. Одоо яг тэр зүйлүүдийг уншаад тэндээс би нэг юм олж авна. Тэр маань өөрөө Монголын одоо энэ ахуй нөхцөл, Монголын хүүхдийн онцлогт яг тохирох уугүй юу. Гэхдээ бас онлоор ажилдаггүй гэвэл би бол үгүй. Гэхдээ дөнгөж төгсчөөд бол онл миний хувьд бол айгүй чухал. Одоо онлоо бол мэдээж ирэх сайн мэддэг байх хэрэгтэй мэрэгчлэн бол те хүүхдийнхээ хөгжлийн үе шатыг мэддэг байх хэрэгтэй. Тэгээд яг ингээ практик дээр ажиллаад үтсэн чинь энэ насны хүүхэд ийм танин мэдхийн хувьд ийм байдаг. Биеийн хөгжлийн хувьд ийм байх ёстой юм байна. Ийм чадваруудыг эзэмссэн байх ёстой мэн гэдэг би ойлголттой нэг залуухан охин байгаа штэ одоо. За тэгэнгүүт яг энэ одоо асрамж халамжийн энэ төвлөрсөн асрамж халамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдийн хөгжил одоо түрүүн би гэмтэл яагаад би болдог тархины хөгжлөн саардаг гэж хэлээд штэ урт удаан хугацаанд ингээд үргэлжилбэл гэтэл яг тийм байсан. Миний ажилласан 7 настай хүүхдийн хөгжил 4 настай хүүхдийн хөгжилтэй ижилхэн. Тэгэхээр юу гэж би энэгээр хэлэх гээд байна вэ гэхээр ер нь одоо хүүхдтэй ажиллаж байгаа одоо мэрэгчлэлтэнтэй магадгүй одоо надтай ижилхэн ажилтай хүн бол
хүүхдийн биологийн нас биш. Сэтгэл зүйн хөгжлийн насыг маш сайн мэдэх ёстой юм байна. Тэрийг маш сайн ажиглах ёстой бас. Тэгэхээр магадгүй өөдөөс чинь би одоо нэг 18 настай нэг охин харж ийн гэж бодъё л да жишээлбэл. Гэтэл миний бие мах бод биеийн хөгжил 18 настай юм шиг хэрнэ. Магадгүй миний сэтгэл зүйн нас маань 12 настай хүүхдийн шиг байхыг үгүйсэхгүй байхгүй юу? Тэгэхээр одоо нөгөө нэг хүүхдийн одоо тэр хөгжил, тэр хүүхдийн тархины хөгжил, хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн нас гэдэг бол айгуу тийм өөр байдаг юм лээ. Тийм тэгээд тэрийг болохоор би яг өөрөө практик дээр ажиллаж үзэж олж харж исэн. Тэгээд хамгийн чухал зүйл нь юу вэ гэхлээр эхлээд миний хүүхэд миний ажиллах гэж байгаа хүүхэд сэтгэл зүйн хөгжил нь хаана юм? Ямар амьдралыг, ямар замналыг, ямар энэ бяцхан биендээ баймгүй зүйлсийг мэдэрсэн. Энэ нь хэр удаан хугацаанд үргэлжилсэн, тийм ээ? Гэдгийг айгуу сайн олох нь чухал юм байлээ, таньж мэдгэн. Тэгжиж миний ажил гэхээр одоо тэр хүүхдүүдийн ирээдүйд одоо бие даасан, ядчил өөрийгөө зөв илэрхийлцдэг, тийм ээ? Хүүхд болох тэр үр нь одоо суугдана гэсэн. Үг тийм. Тэгэхээр энийг бол би яг олж харж ирсэн. Тэгээд нэг кейс бас хуваалцъя. За. Тийм. Одоо жишээлбэл тэр хүү маань бол айгу мундаг яваа. Маш олон кейстэй тулгарсан энэ 10 жилийн хугацаанд. Энэ дээр амжилтгүйгээд зөндөө олон кейсүүд байсан. Мэдээж хэрэг бас төгөлдөр хүн бол би биш. Гэхдээ хизээч бууж өгж байгаагүй нэг гол зүйл маань. Би чадахгүй юм байна гэж хизээч би бууж өгж байгаагүй. Тэгээд тэр нэг хүүг би яг барьж авсан. Би олон хүүхдүүд рүү анхаарлаа хандуулаагүй. Хамгийн анхаарал татсан, тийм ээ? Хамгийн их одоо тэр төвөөс дайждаг. Одоо буруу зүйл хийдэг гэдэг нь хүний өмнө зөвшөөрлгүй хүрдэг. Одоо байгаа газартаа тогтдоггүй. Ингээл энэ тэрүүгээр яваал гуйдаг, тийм ээ? Тэгэл уурлахаараа маш юм ширүүн зан авир гаргадаг. Хинтэй ч харилцахыг хүсдэггүй. Тэгээд тэрнээс би юу олж харж ирсэн бэ гэхээр хамгийн түрүүнд одоо мэрэгчлэн хүн бол өөрөө аюу тайван байх ёстой. Тэрнээс гадна би энэ хүүхдэд аюулгүй орчин, аюулгүй байдлыг мэдрүүлжиж, энэ хүүхэд мэдрээгүй байгаа штэ. Бага насндаа мэдрээгүй учраас надаас цугтаагаад нь бүх хүмүүсээс цугтаагаад байна. Тайван байдлыг мэдрүүлжиж энэ хүүхэд надад итгэх юм байна. Тэгэхээр би яаран төлөвлөгөө гаргаж, тийм ээ, яаран энэ хүүхдтэй ингээл ярилцгаал, уулзгаал, тийм ээ, татаж чангаагаал хөтлөх хэрэггүй юм байна. Тэгэхээр аажмаар энэ хүүхдэд би аюулгүй байдлыг мэдрүүлээгээд эхнээс нь эхэлсэн. За тэгээ аюулгүй байдлыг мэдрээд эхлэхээр хүүхд маань тоглох гэж эхэлсэн тэр хүүхд. Тэр хүүхд маань 7 настай тийм хүү ийсэн. Одоо бол томоо. Одоо залуу. За тэгэнгүүт дуртай зүйл нь болохоор мэдээж хэрэг хүүхд 7 настай гэхдээ тоглох дуртай байгаа тийм. Тэгэхээр хөгжлийн нас нь ямар байсан байж таарах. Гэхдээ хүүхд тоглох дуртай, хүүхч гэлтгүй насанд хүрч тас тоглох дуртай байдаг шүү дээ. Тэгээд тэр хүүхдтэйгээ маш удаан хугацаанд ажилласан. 2 жилийн хугацаанд. Хамгийн эерэг үр дүн юу байсан бэ гэхээр тэр хүүхэд дайчгаа байсан. Дайчгаа болоод эхэлсэн ерөөсөө. Тэр нь юу вэ гэхээр би тэр хүүхдэд аюулгүй байдлыг, аюулгүй орчныг мэдрүүлж чадсан. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт юуг би ойлгосон бэ гэхээр тэр хүүхдийн гэмтэл сэтрэхэд би үргэлжлүүлээд ажиллах, би чадвартай байх хэрэгтэй юм байна. Гуравдугаарт нь тэр хүүхдийг сэтгэл хөдлөлөө хянд зохицуулах чадварт би суралцуулах хэрэгтэй. Өнчүү хүүхд үсэн юм уу? Тий. Давхар бүтэн өнчүү хүүхд. Давхар би өөрөө сэтгэл хөдлөлөө хяндаг, тий, өөрийгөө тогтоон барьж чаддаг байх хэрэгтэй юм байна. Яг мэрэгчлэлтэн хүн. Тэгэхээр ингээ харахаар би энэ дээр онлыг хэрэгэлсэн үү? Онл би ашигласан уу? Мэдгүй. Гэвэл бас өөр. Би яг өөрийнхөө мэдрэмжээр, тий. Гэхдээ би номын дуугийг сонссон учраас гол нөгөө нэг энэ хүүхдийн хөгжлийн нас нь за 5 нас юм байна, тийм ээ. За тэгвэл 5 настай хүүхдтэй яаж харьцуул болох вэ гэдгийг би мэдчихсэн. Гэхдээ тэр нь 10%. Миний практик олж харсан. Одоо ажигласан зүйл маань 90% байжгаад энэ хоёр маань холилдож хүүхдэд одоо ахиц дэвшлийг гаргасан гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тасралтгүй ажилтна. Одоо яг энэ эгшвэн хэв шинж
одоо ээнэгшвийн хэв шинж нь одоо бий болоогүй хүүхдэд ийм 3 төрлийн одоо байдал илэрдэг, зам байдал илэрдэг. За тэгэхээр энэ байдал нь одоо яг практик дээр буюу бас яг одоо энэ гэмтэлтэй хөгжлийн гэмтэлтэй энэ хүүхдүүдэд яг илэрч харагддаг байхгүй юу? Тэр нь яаж харагдаад байна вэ гэхээр 18 нас хүрэхэд, 17 нас хүрэхэд, тэ 12 нас хүрэхэд ингээл томрох тусам ингээ ажиглагдаад байна. Тэгэхээр энэ нь юу вэ гэхлээрээ одоо ойлгомжтойгоор тайлбарлаж өгье, нэг 3 хэв шинж байгаад байна. За нэгдүгээрт нь гэх юм бол одоо ээнэгшвийн одоо энэ хэв шинж буюу одоо ээнэгшин дасах үйл явц хангагдаагүй хүүхдэд илэрх зүйл нь болохоор одоо ийм уцаартай одоо огцон уурладаг уцаартай ийм хүүхдүүд байдаг. Тэгвэл энэ хүүхдүүд юунаас бий болдгийг гэдэг асуулт гарч байгаа сте. Тэгэнгүүт эцэг гэх нь магадгүй эсвэл эцэг гэх биш маа гэхэд тэрнийг хайрлаж байгаа хажууд нь дэрэгдэн байгаа тэр насанд хүрэгч тухайн хүүхдийн хэрэгцээг нэгдүгээрт тавиагүй өөрийнхөө хэрэгцээг нэгдүгээрт тавьдаг. Эсвэл хит их нь ялуурснаа хүүхдэд түлхдэг. Нялуурч яснаа гэд нэг юм нэгэн хэмнэлээр биш. Хоёр тойлтоо. Хоёр за тийм ингээл нэг бол нялуурал нэг бол холд гэл ингээ байдаг. Ийм орчинд өссөн хүүхэд бусдын одоо ийм анхаарлын төвд байх дуртай. За магадгүй огцон мууртай. Огцон ингээл гинти ингээл уурлаа тийм ээ. Эсвэл одоо хайртай нэг хин нэгэн хүн нь өөрөөс нь эсвэл эд зүйлсийг ингээ салгаж авах гэхээр ингээд тав гүйтдэг. Цухалдаж уурладаг. Ойлгогдож байна уу? Ойлгож байна. За, хоёрдугаарт нь гэх юм бол ийм зуурал дамтгай. Зуурал дамтгай хэв шинжийн хүүхэд. Одоо ээнэгшин дасах үйл явц нь хангагдааг бол зуурал дамтгай хэв шинжийн хүүхэд яагаад бий болдог вэ гэж байгаа. Тэгвэл ямар орчинд өссөн хүүхэд тийм болох уу гэхээр чи юу гэж бодож байна? Мэдгүй. За, тэгэхээр бид хүрэн болохоор эцэг гэх нь эсвэл асран хамгаалагч нь өөрийнхөө хэрэгцээг нэгдүгээр тавьдаг, эсвэл хит их ингээд нялуурснаа ингэдэг гэсэн шүү дээ, тийм ээ. За тэгвэл зурал дамтгай хэв шинжийн хүүхэд болохоор эцэг гэх нь одоо тоглоё гэх ч юм уу насанд заавал эцэг гэх биш л дээ, хамт байгаа насанд хүрэгч хүнтэйгээ тоглоё одоо ингээд тоглож наадъя гэдэг ямар нэг юм саналыг дэвшүүлэхэд цааргалдаг. Дандаа үгүй гэж хэлдэг. Ерөөсөө үгүй л гэж хэлдэг. Энэ ийм орчинд өссөн хүүхэд болохоор за намааг угаасаа хүсэхгүй байгаа юм байна энэ хүмүүс. Тэгэхээр би дахиад тоглоод хэрэггүй юм байна, тийм ээ. Энэ хүний хувьд би ерөөсөө үн цэнтэй хүүхэд биш юм байна. Тэгээд энэ хүүхдүүд маань зайгаа барьж гэлдэг. Тэгвэл наст биед хүрснийхаа дараа ийм нэг тусгаарлагдах хандлагатай болох гээд байдаг юм хүмүүс. Тий. За тэгээд зүгтамтгай хэв шинжийн хүүхэд гэдэг байна. Зүгтамтгай. За зүгтамтгай ийм хүүхдүүд болохоор одоо магадгүй одоо тэр хамт байгаа насанд хүрэгч нь төрөл бүрийн одоо хүчирхийлэлд бий болгодог тийм замбраагүй. Тэгэд энэ хүүхдүүд маань юм замбраагүй болох хандлагатай байдаг байхгүй юу? Жохон юм тоглож байгаа тоглоом нь замбраагүй. Одоо тийм гэр бүлийн хүчирхийлэл дунд бэлгийн те бие махбод юм бүхэл сэтгэл санааны хүчирхийлэлт юм урт удаан хугацаанд байсан хүүхдүүд маань ажиглаад үзэхээр тоглож байгаа тоглоом нь замбраагүй байна. Хэлж ярьж байгаа үг нь нэг л юм ойлгомжгүй те юм доктортой биш. Тэгэл ийм эхэлсэн имийг дуусгахгүй шууд ингээл орхиод хайдаг ч юм уу те тэгэл амархан сэтгэлээр унах гинт уйлах энэ гэл ийм шинж тэмдгүүд илэрнэ. Тэгтээ заавал бас энэгээр бас хязгаарлахгүй те ер нь нийтлэг хэв шинж нь хүүхэд хар дар зүүдлэн магадгүй одоо 6 7 8 9 10 гэл ингээл дээшээ явхаараа одоо орондоо өөрийн мэдлгүй бийцсах ч юм уу тийм ээ өнөр бийцсах ч юм уу за тэгэл шалтгаангүйгээр гинт дуурлах эсвэл хоолндоо дургүй болох өсвөр насны дээрээ ирээл нойр гүйдэл бий болох ч юм уу тэгэл нөгөө нэг ян төрөл бүрийн шинж тэмдгүүд илэрнэ. Гэхдээ энэгээр бас хязгаарлаж ийм юм биш үү тэгвэл энэ ингээл гэмтэл юм биш үү энэ ингээл энийг шин дасах процесс ингээд хангагдаагүй юм биш үү гэж бас ойлгож бас болохгүй. Хей, подкастт таалагдж байна уу? Үргэлжлүүлээд бүр илүү ихийг сонсохыг хүсэж байгаа бол биднийг дэмжээрэй. Бид хандивын наастаа болсон байна. Тайлбар хэсэгт нь оруулсан байгаа. Эсвэл энийг хардаа. Баярлаа.
Avoidant лөө. Юу гэдэг вэ? Зайлсхийх үү? Зайлсхийх. Тий. Тэгэхээр энэ зайлсхийх 3 шинж тэмдэг үү шүү дээ, тий? За тэгэхээр энэс үүдэлтэй үр дагавар нь хожим хойно ажлын байран дээр гарцсан байхад, за амьдрал дээр нийгэмшсэн байхад бидний дунд байгаа хүмүүс ийм асуудалтай хүмүүс гаднаас харагдахгүй шүү дээ. Харагдахгүй шүү дээ. Тийм тэгээд нэг том залуу, нэг том бүсгүй харагдана. Гэхдээ дотор хүний энэ дотор нэг жижигхэн хүүхэд явж л байдаг. Насан туршдаа байдаг тий, байдаг гэдэг. хүүхдэрээ. Тий, тэгэнгүүт бидний одоо нөгөө нэг хэрэгцээ шаардлага ажиллаж хөдөлмөрлөх болчиход байна шүү дээ. Угаасаа тийм биз дээ. Гэр бүлээ авч явахын тулд. Гэтэл биднэрт бас юм бид түрүү хэлжээс тоглох хэрэгцээ байдаг. Тий. Тэр тоглох хэрэгцээгээ хүүхдтэйгээ хамт гаргачихад баг найзтайгаа хамт тоглосноос тийм ээ. Зааланд баг хөсөө гаргаснаас илүү тайвширлыг авдаг гэдгийг бас хүмүүсийг би олж хараасаа гэж боддог байхгүй юу. Тий. 20 минут одоо тэр тантай тоглоё гэд гүгээд байгаа хүүхдэд үнэхээр завгүй байсан ч би одоо эцэгчүүдэд юу гэж захидаг вэ гэхээр завгүй байж болно. Угаасаа бид нэр завгүй. Гэхдээ байж байгаараа аав нь ээж нь ах нь их чинь эргээд очие. Хүлээж байгаараа гэн. Тэгээ уйлаад байжиг тий уйлж гин. За очлаа. За аав нь хүрээд ирлээ. Юугаар тоглох гэсэн. Энэ тоглоомнуудыг алигаар тоглох юм. Аав нь чамд 20 минутыг яг зарцуулж чадна шүү. Ингээд хүүхдтэйгээ тоглоно да. Тих явцд хүнд бүр өөрт нь тэр нөгөө нэг стрессинг гормон бураад ингээ сайхан тайвшрал бий болж идэг. Тэрийг насанд хүрэгчд бас нэг яг амьдрал дээр бол олж хардггүй юм шиг санагддаг. Яг л зүгээр яг спортоор хичээлж. Яг хөө тэр нь өөрийнх нь хувьд бол яг дадал хвшил болцсон бол мэдээж хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ та өөртөө цаг гаргаж байгаа шиг бас хүүхдтэй цаг гаргах ёстой гэдгийг бас айгуу сайн эцэгчүүдийг ойлгоосэй гэж боддгийг. Тий. Ер нь бол зүгээр баруунд явж байгаа онолыг харахаар тэр саяны тэр чанартай хугацаа гэдэг байгаа чинь тийм их хугацаа биш үлээ шүү дээ. Хүүхдтэй нэг 10-15 минут тоглоход л тэр өдрийн хэрэгцээг хангагдчихдаг гэдэг байна. Тэр 10-15 минутын хугацаанд таны анхаарал зөвхөн тэр хүүхэд болон тэр хүүхдийн хүсэж байгаа юмс дээр байхад л тэр хүүхэд ер нь бол саяны тайлбарлаад байгаа энийг шиг буюу танд итгэлтэйгээр дасах үйл явцыг та тэр өдөрт нь хийчлээ гэж үзнэ л гэсэн юм яриад байгаа байхгүй. Энэ одоо практик дээр хэр үнэн байдгийг мэдэхгүй. Гэхдээ ер нь бол бидний харж байгаагаар их бага хугацаа байна. Тэгээд ингээ бодглохлоор хүүхд чи ерөөсөө таны хажууд эхний 6 жил сургуульд ортол цэцэрлэгт ортлоо нэг арай их хугацаагаар байгаа бах тий. Тэгэл явлаа штэ. Сургуульд ороод найз нөхдөд болол ингэж явж байгаа л тэгэл 18 хүрэл тэгэл гэрээс гарч байгаа тий. Юун дээр одоо энэ сэтгэл заслалын энэ гимтэлтэй хүүхдүүдийн сэтгэлийг засах аргачлалууд байна тий. Тэр сүүлийн үед энэ арт терапи энэ төр гэл юмнууд гарсан байна. Ингээ харахаар барыг 6 юм шиг. Тэгээ нэг зураг зурулангуудаа шууд зургийг нь интерпрет хийгээл те. За нэг сайхан мод зураатахтай гэлдэг бол мод зурангууд тэр модон дээр нь байгаа зүйлсийг гаргаж ирж тавил. Энэ аргачлалууд хэр үр дүнтэй байдаг юм бэ? Яг уу одоо яг манай байгууллагын хувьд болохоор яг хүүхдтэй ажилдаг учраас хүүхэд нөгөө нэг тархин хараахан хөгжөөгүй байдаг учраас гэмтэлт ингээ хүртэмтгий байгаад байдаг байхгүй юу? Тийм учраас бага насны хүүхд гэж бид нэр яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүүхдүүд өөрийнхөө одоо нөгөө хэцүү байгаа зүйлийг өөртөө ингээд ийм юу болоод байгаа асуудлыг үгээр илэрхийлж чадахгүй хүүхд бол тийм үстэй уйлна эсвэл дугаа хураан тийм ээ яг юу болоод байгааг мэдэхгүй надад нэг шинж тэмдэгээр илэрнэ дээ. Гэтэл ямар арга чухал вэ? Энэ хүүхдүүдтэй ажиллавал энэ хүүхдүүд маань яаж эерэг өөрчлөлт гарах вэ гэд бид хэд одоо энэ өөрсдийнхөө энэ туршлага дээр үндэслээд тийм ээ 35 жилийн туршлага дээр үндэслээд ингээд харахад бид нар яг урлагийн сэтгэл засал буюу одоо энэ төрөл бүрийн аргуудыг бид нэр хэрэгэлдэг юм. Гэтэ дан ганц ингээд хүүхдтэй ажиллахад болохоор урлагийн сэтгэл засал гэдэг нь зөвхөн бас зураг зурулахгүй дотроо олон янз шүү дээ. Одоо тоглоомын арга орно тийм ээ. Энэ зургийн арга байна. Ингээл баримлын шавар гэл ер нь энэ хоёр гараар бүтээгдэх тийм ээ. Бүтээлч үйл ажиллагаан дээр тулгуурлаж хийгдэж байгаа зүйлүүдийг л хэлээд байгаа. Тэгэхээр энэ арга нь ерөөсөө хүүхдтэй ажиллахад
илүү одоо нөгөө нэг юм үр дүнтэй учраас ашиглаад байгаа юм. Тийм. Тэгэхээр хүүхэд хэлэхгүй зүйлээ зурсан зураг дээр илэрхийлдэг. Аха. Хэлж чадахгүй. Илэрхийлж гаргаж чадахгүй зүйлээ тоглоомн дээрээ гаргадаг. Хүүхэд ингээд багштай ч юм уу эсвэл магадгүй одоо ахтай ч юм уу те ингээд би энийг хиймээр байна гэсэн зүйлээ тоглож байгаа тоглоомороо дамжуулж харуулдаг. Баатар болдог тийм ээ. Тэгээд тэр хэлж байгаа үгүүдийг бас ингээд ажиглах бас ёстой байдаг. Ер нь хүүхдүүдийг ингээд үйлдэлийн тэр баатар болохоор ямар ийм эрхлэх зоригтой мэдрэмжийг авч जैन тий. Магадгүй ямар тоглоомоор тоглохоор илүү уйтгартай уйдаад байна. Ямар тоглоомоор тоглохдоо илүү ийм хөгжилтэй тий. Илүү ийм кайфик хүүхд мэдрээд байна. Зураг зурхтаа аль хэсэг дээр нь ингээд буцаагаад ингээд тэр хүний нүрийг балчих. Тэгэхээр ганцхан бас нөгөө нэг талыг барих биш те бид нар олон аргыг ингээд хэрэглэж турших хэрэгтэй. Гэхдээ хүүхд болгонд яг энэ арга одоо чухал уу гэвэл бас өөр тийм ээ. Хүүхд болгон ч өөрсдөө нөгөө дахин давтагдчихгүй байгаад байгаа штэ. Өөр ингэсэн онцлогтой. Тэгэхээр хүүхд болгонд тохирсон аргыг л бид нар одоо магадгүй бат гээд нэг хүүд урлагийн сэтгэл заслын арга тохиромжтой байхад нөгөө нэг хүүхдэд маань магадгүй CBT ч юм уу те ингээд өөр байгаад байна. Бүх хүүхдэд урлагийн сэтгэл засал гэж ойлгож болохгүй. CBT нь юу вэ? Одоо нөө танин мэдих сэтгэл засал. За тэгэнгүүт бид нар юу гэж одоо олж харсан бэ гэхлээр ерөөсөө үгээр илэрхийлэгдэх боломжгүй зүйлийг энэ бүтээлчин жижигхэн энэ хэрэглэгдэхүүнүүдээр энэ төр дамжуулж те гаргаж болох юм байна. Яагаад гэвэл хүүхдийг тэр тоглох хэрэгцээ байгаад нь штэ. Бага нас чинь голлох үйл ажиллагаанд тоглоомын хэрэгцээ байна. Тэгээд бага ангийн хүүхдүүдэд одоо хичээлийн тэр анхаарал төвлөрт анхаарлын хуваарлалт тогтворжил дээр нь тулгуурлаж хичээл нь хүртэл ордог штэ. Тэгээл илүү юм бүтээлч бас хүүхдүүдийг тоглоомын аргаар хичээлийг нь оруулнаа гэж боловсролын одоо энэ бүх систем ингээл бас өөрчлөлт хийгээл ингээл байгаад байгаа шүү дээ. Нэг 40 минутаар ягаад 15 минут бол анхаарлан сарнаал тоглоомын аргаар багш нь математикийнхаа хичээлийг монгол хэлнийхаа хичээлийг ордог ч юм уу тий. Энэ нь бас айгүй утга учиртай байгаад байгаа. Тэгэхээр бид нар багаас нь хүүхдийн тэр туулж өнгөрүүлсэн амьдрал тий зовлон зүдгүүрийг зөв олж таньж тийм ээ тухайн хүүхдийн тэр хөгжлийн сэтгэл зүйн хөгжлийн насыг зөв олоод таньчвал яг тэр тохирсон аргад нь тулгуурлаад яг тэр аргаар нь буюу одоо яг энэ зургаар те эсвэл энэ жижигхэн хөөрхийн хэрэглэгдэхүүнүүд байдгийн тэр хэрэглэгдэхүүнүүдээр дамжуулж хүүхдтэй ажиллал эрэг үр дүн гарах юм байна гэд бид нар 2019 онд энийг 2015 оноос хойш туршиж үзээд 2019 онд яасан бэ гэхлээр бид нар сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхдтэй ажиллах арга зүйг боловсруулж одоо манад 2015 оноос хойш ажиллаж байгаа Миранда Марш гэдэг гайхалтай сэтгэл засалч хүн байдаг. Одоо ч гэсэн бид нар холбоотой хүнд кейс гарч ирэхэд тэр хүнтэйгээ одоо ингээ ажилтдаг тийм хүн байдаг тий. Тэр хүн маань бид нар ингээ хамтраад одоо тэр арга зүйг бид нар боловсруулжсэн. Гэхдээ энийг бид нар олон нийтэд түгээсэн үгүй. Бид нар яг энэ насрамж халамжийн төв буюу онцгой нөхцөд ажиллаж байгаа ажилтан бүр харуул, тогооч, үйлчлэгч тийм ээ багш одоо энэ бүхэл хүмүүс маань энд суралцах ёстой гэдэг бүх ажилтнуудаа бид нар одоо хүртэл шинэ орсон ажилтнуудаа ч гэсэндээ зааж өгдөг. Энэ нь болохоор ингээ модуль хичээлтэй. Тэгээ бид нар 2020 онд юуг олж харсан бэ гэхэлэр за дан ганц ерөөсөө өөртөө ингээл ашиглаад байж болохгүй байна. Бусад тасрамж халамжийн төв те бусад одоо энэ тусгай хэрэгцээт сургуулийн бусад мэрэгчлэтнүүдийн энэ арга зүгээ зааж үгээд бид нар бас дараагийн төслүүдэд бас хэрэгжүүлж ирсэн. Тийм. Юу гимтэлтэй сэтгхүүтэй сэтгэл зүйн гимтэлтэй хүн эргээд хин нэгний сэтгэл зүй гимтэхийг ирмэлцдэг юм уу? Ингэн маш одоо зөв асуулт асууж байна. Баярлалаа. Энэ одоо жишээлбэл би сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхдэд ажиллаж байна гэж бодъё л да нэг мэрэгжилтэн. Магадгүй тэр хүнтэй ажиллаж байгаа мэрэгжилтэн эсвэл ойр хавьд нь байгаа ойр дотнд байгаа хэн нэг дам гэмтэх эрсдэлтэй. Дам гэмтэх. Тэгэхээр одоо сэтгэл судлалын шинжлэх ухаанд ч тэр тийм ээ бид нар ч гэсэн одоо яг
мэрэгчлэлтний ёс зүйгээ баримтлал бид нар дам гэмтэх эрсдэлтэй. Бид нар 1000 сайхан одоо хүмүүс мундаг одоо тий доктор, профессор, 1000 одоо мундаг сэтгэл засалч нар ч байсан гэсэн бид нар заавал чиглүүлэг авдаг хүнтэй байх хэрэгтэй мэрэгжлийн. Тэгэхээр дам гэмтдэг гэдгийг аягүй сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхэд хүүхдийн гэмтэл сэдэрнэ дээ. Гэмтэл сэдэрхэд тэрийг даваад гарах, тэрийг одоо ингээд давн туулаад тэрнтэй ажиллах чадвартай байх хэрэгтэй. Тэр өөрийгөө бас сайн бэлдэх хэрэгтэй болчихж байгаа. За тэгээд магадгүй ингээд гэмтэл ингээд одоо за гэмтэл ингээд би боллоо шүү дээ хүүхэд гэмтэлтэй хүүхэд маань одоо шинээр нэг ажилтан ирнэ дээ нэг асрамж халамжийн төвд. Тэгэхэд зарим хүүхдүүдийн хувьд туулж өнгөрүүлсэн амьдралтай холбоотой тийм ээ. Одоо тэр тархины хөгжил одоо бүхий л одоо энэ туулж өнгөрүүлсэн бүх зүйлтэй холбоотойгоор тэр хүн энэ хүнд итгэж болох уу үгүй юу гэдэг асуулт төрдөг хүүхдэд. Энэ хүн биднийг дахиад аав ээжийг орхиод явчих уу? Тэ? Эсвэл бид нартай хамт яг ингээд бидний төлөө ажиллах уу гэдэг асуулт асрамж халамжийн төвийн хүүхдүүдэд байдаг. Яг ийм эрсдэлтэй нөхцөлд амьдарч исэн одоо хүүхдүүдийн хувьд. Тэгэхээр туршиж үздэг ажилтнуудаа шоглож болно. Магадгүй янз бүрийн асуулт асууна. Тийм ээ. Ингээд хамт юм хийж явахдаа хүртэл ингээд юмыг ингээд хорлох ч юм уу те бүтлгүүтүүлэх ийм тохиолдлууд бас гарна. Энэ бол яг практикт байдаг зүйл. Гэхдээ тэрийг хүүхдтэй ажиллаж байгаа одоо бүхий л хүн тийм ээ ганцхан сэтгэл зүйч биш. Маш тэнцвэртэйгээр ингээд сэтгэл хөдлөлөө ингээд хянаад те энийг ингээд даваад гарч чадах юм бол хүүхэд бүрэн итгэдэг. Тэгээд харилцаанаас харилцаа үүсдэг штэ. Тэгэхээр хүүхдэд энэгээр дамжуулж бас эдгэрэх ийм орон зай бий болж идэг. Энэ хүн намайг орхиод явахгүй байна. Энэ хүнийг би ингээд туршаад үзчих. Энэ хүн итгэж болох юм байна гэж харж идэг. Тэгэд ийм тохиолдлууд бол ер нь бол зөндөө гарч идэг. Тэгээд нэг шинэ ажилт нэг 14 хоногийн дараа ч юм уу магадгүй сарын дараа аль хэдийн хүүхдүүдтэй дасцсан хүүхдүүд маань тэр хүнээсээ салж чадахгүй болцсон байж идэг. Тийм. Танах ерөнхийдөө одоо нийгмийн зорилт бүлэг рүү чиглэсэн сэтгэл зүйн заслыг үзүүлээд байна шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг бид нэр бас яг нийгмийн одоо энэ зорилтод бүлэг маань эргээд нийгэмших мөч нь очиж шүү дээ энэ хүүхдүүдийн хувьд. Тэгээд миний түрүүний асуулт болохоор яагаад гэдэг асуулт байсан байхгүй. Тэгэхээр бид нар яагаад хүүхдүүдийг сэтгэл зүйн гэмтэлтэй бол олж мэдээд засахад анхаарлаа хандуулах хэрэгтэй вэ гэхээр эргээд нийгэмшээд хүмүүс дундаа ороод явна шүү дээ. Тэгэхээр нөгөө сэтгэл зүйн гэмтэлтэй хэсэг маань мэдээж гэмтээг үүсгэх ч юм уу эсвэл эрүүлжиж байгаа хэсгээ эргүүлээд ингээд асуудалтай болох магадaltaй байхгүй тий. Ер нь ингээд нэг бүтэн объемор нь харахаар сэтгэл гэдэг чинь өөрөө айгүй эмзэг хэрэгтэй байгаа шүү дээ. Юм тогтцсон газар байгаа ус шиг тий. Тэнд ингээд байгаль солигдохлоор усны долгион ч гэсэн өөрчлөгддөг шүү дээ. Тэрнтэй ижилхэн байгалийн цаг агаар солигдохлоор хүний сэтгэл зүйч гэсэн хувирдаг шүү дээ. Тэгэхээр тэр ус тогтун ийм хэвийн байх, тунгалаг байх үед шуураад булангартах юм бол ус өгөрөө савлаад сонирн болдог тий. Тэрнтэй ижилхэн би өнөөдөр зүг зүгээр байхад хин нэгэн гэмтэлтэй хүн над дээр одоо ямар нэгэн байдлаар буруу зүрх үг хэлэхэд хүртэл надад эвгүй болно да тий. Гэхдээ тэр хүний хэлж байгаа шалтгаан магадгүй өөрөө айл хизээний хүүхэд ахуй наснда хүртэл гэмтсэн явж байгаад тэр нэг сэтэрч яахч магадгүй байхгүй тий. Тэгэхээр яг бид нар энэ нөгөө хүүхдүүд рүүгээ анхаарат байгаа маань эргээл нийгэм бас өөрөө тогтун тунгалаг байгаасаа л гэсэн санаа штэ тий. Тэгээд жижигхэн ахуй асуудал бол ахуй асуудал тэр гэр дотор байгаа. Мэдээж тэр ахуй дотор асуудалгүй байвал сайхан байна. Гэхдээ эргээд бид нэр гэрээ хаалгаараа л нийгмийн дундаа орол амьдар штэ тий. Тэгэхээр энэ Кристина Ноблийн сан ер нь хэдэн жилийн хүүхдүүдэд ийм үйлдэлийг явуулв. Манай байгууллага Вьетнамд бол 1989 онд үүсгэн байгуулагдчихсэн. Вьетнамд үүсгэн байгуулсан уу? Тий, Вьетнамд анх манай одоо нэг төв маань байгуулагдчихсэн. Одоо ч гэсэн байгаа.
одоо 35 жил өнгөрцөн байна шүү дээ. Өө зөө. За Монголд болохоор энэ Кристина Нобель гэдэг энэ гайхалтай хүн маань 1997 онд одоо энэ таран шины хүүхдүүд байх үед тийм ээ. Энэ хүүхдүүдийг нийгэмшүүлэх, энэ хүүхдүүдийг хооллох, унтлах, эрүүл мэнд те энэ боловсролын үйлчлэгийг үзүүлж ирсэн хүн байхгүй. Тэгээ энэ хүний маань философи болохоор ер нь одоо хүүхэд гэдэг бол тийм ээ. Ямарваа нэгэн одоо ийм хүчирхийллээс ангид байж тийм ээ аюулгүй орчинд тийм хайрлагдаж хайрыг бас мэдэрч өсөх ёстой гэсэн юм философиэр тулгуурладаг. Тэмдээч бид нар одоо хүүхдийг аюулгүй орчинд эрсдэл нөхцөлд байгаа хүүхдүүдийг аюулгүй орчинд тухтай орчинд амьдруулах нь чухал гэд асрамж халамжийн төвдөө бол тийм гэртээ амьдрах боломжгүй тийм бүтэн хүн хагас хүн чинь тийм хүүхдүүдээ одоо төвлөрүүлж амьдруулдаг гэсэн үг байхгүй 18 нас хүртэл нь тий. Юу үстэй Христийн шашинтай Нобелийн шагналтай хүн байт юм уу? Үгүй. Тий яг хүмүүс яг нөгөө Кристина Нобелийн гэхээр яг тэгээд идэг. Тэгэхээр манай байгууллага бол одоо ямар нэгэн шашнаас ангид те ашигын бус тийм ямар нэгэн төрийн одоо төрөөс одоо ангид тийм хүмүүнлэгийн олон улсын байгууллага гэж явдаг байхгүй юу? Тий. Тэгэхээр маш гайхалтай ямарсан би бол байгууллагаараа л хүүхнийхээ хувьд бол маш их бахархдаг. Тэгэхээр яг энэ Монголд байгаа энэ эрсдэлт нөхцөлд амьдраад байгаа хүүхдүүдийг ирээдүйд бие даасна тийм ээ ядчил ажлын байран дээр гараад хамт олонтойгоо яг нийцээд ингээ гар нийлээд ажилдаг бие зүй аваад явцдаг юм боловсралтай эрүүл тий сэтгэл зүйн хувьд ийм хүчирхэг ийм доктортой байж чаддаг хүүхдүүдийг бий болоосоо гэсэн чин хүсэлтэд хөтлөгдөөд өдийг хүрсэн яваад байгаа юм тий. За ер нь өнөөдрийн ярилцлагын төгсгөлт нь хэрвээ та ирсэн байгаа бол та ямарваа нэгэн байдлаар хүүхдийнхаа сэтгэл зүйн орчныг нэг шагаагаад харах ёстой гэдгийг та нэг мэдсэн баг. Дээрээс нь бид нэр энэ сэтгэл зүйн шинжилгээ ухааны тухайд ярих үед заавал хэлэгдэх ёстой зүйл нь юу вэ гэхээр аав ээж бид нар сэтгэл зүйчдээс тусламж авах дадалд суралцах ёстой юм шүү. Мэргэжлийн хүмүүстээр очиод ядаж шинжилүүлээд миний хүүхдийн өсөлт боожлт маань биологийн хувьд бол тэдэн жил наслцсан байгаагийн хүүхэд би сэтгэл зүйн хувьд хэд дээр явна вэ гэдгийг нэг онцлуулах нь их зүйтэй зүйл. Тэгээ дээрэс нь бид нэр аль эрт бид нэр мэдэн төдий чиний одоо богино хугацааг засахад зарцуулнаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө би магадгүй нэг 10 жил амьдэрсэн хүүхэд байя гэж бодъё. 10 жил би гэмтэлтэй явсан бол намайг засахын тулд 10 жилдээ дүүц хүүц хэмжээний заслын хугацаа шаардах гэдэг байгаа байхгүй юу ер нь бол. Тэгэхээр нөгөө эрт мэдэх тусам тэр засал авах хугацаа маань богиносдөг. Тэгэхээр яг та бүхэн хүн болгон ямарваа нэгэн байдлаар гэмтэж байгаа. Гэхдээ тэр гэмтэл эргээд засагддаг оролцоотойгоор янз бүрийн зөв үйлдэлэр тэгэхээр бид тэр мэдэх нь буюу эхлээд нөгөө диагнозис гэдэг чинь тэ яг шалгуулад оншоо тогтоолох нэг зүйтэй зүйлтэй. Танах ийм онцлогоог энгийн хүүхдүүдэд хийх үү? Одоо би жишээлбэл хүүхдэд очиод онцлуулъя. Одоогоор болохоор бид нар яг өөрсдийнхөө одоо яг үйлчлэгээ үзүүлдэг 800 гаруй хүүхддээрээ бол хийдэг. Бид нар ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулах, ямар нэгэн одоо зөвлөгөө тий сургалт бүлгийн уулзалтанд хамруулах гэж байгаа бол удаан хугацаанд үргэлжлэх зүйлүүд дээр үнэлгээ заавал хийдэг. Хүүхдүүд дээрээ тий нөгөө нэг эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүд рүү чиглээд байгаа учраас тэр хүүхдүүд дээр одоохон дээр төвлөрөөд байгаа. Гэхдээ бас ирээдүйд бас бид нар манайх хийхийг үгүйсэхгүй. За баярлалаа. Тэгээд ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд энэ олон хүүхдүүд дээр энэ олон хүүхдүүдийн сэтгэл зүйн гэмтэл хэрвээ байгаа бол тэрийг засах гэж ер нь бол бие хүн болж төлөвшөх үйл явцад нь оролцоотой байгаад тэгээд нийгмийнхаа нэг хэсэг болох маргаашийн иргэнийг бэлдэж байгаа та бүхэнд нийгмийнхаа өмнөөс сонсож байгаа хүмүүс талархлаа илэрхийлье. За маш их баярлалаа. Урьж оролцуулсанд баярлалаа. Яах вэ? За манайхаа өнөөдрийн мэдээллийг та ашиглаарай. Тэгээ ашигласан хойно таны амьдралын чанарт нөлөөлнө. Тэгээд хариуцлагатай иргэн байдагт баярлалдаг шүү. Жаргалыг хүсье. Дараагийн дугаар хүртэл баяртай. За та биднийг хэрхэн дэмжихээ мэдэхгүй байгаа бол энэ хандивын данс руу мөнгө илгээхэд хангалттай. Гэхдээ их мөнгө биш. Та заавал аимшигтэй их мөнгө илгээх шаардлагагүй. Магадгүй 1000 төгрөг, 2000 төгрөг, 20000 төгрөг байсан ч болно. Гол нь бид та бүхний энэ үйлдэлээс маш их урам авдаг учраас цааш та хүргэж байгаа подкастынхаа чанарыг
магадгүй олон улсын эрдэмтдтэй гадаадд очиж ярилцлага хийх гих зэрэг зүйлс бид нар зарцуулахыг хичээж байгаа. Тэгэхээр олон жил бид нар хийсэн энэ подкаста зогсоомооргүй байна, үргэлжлүүлмээр байна. Мөн амьдралын чанарыг дээшлүүлэхэд бид нар оролцоотой байхыг хүсэж байгаа юм шүү. Баярлалаа. Данс доор байгаа шүү. Баяртай.